тэгвэл бүхэл мөнгө л хийгээд. Би зөвхөн тооцож яхад одоогоос 5 жилийн өмнө Mobicom корпорац шүү дээ, тийм. Бүгдээ гараад уцсан шуурч ирсэн үед энэ Mobicom корпорацийн олдог жилийн орлого манай эцэг эхчүүдийн одоо ихтэй зурвал төлж байгаа мөнгөний дүн хэмж хоёр бол яг адилхан байсан байна. Гэхдээ зэрэгчин бол монголчууд ер нь айл гэр бүрээс бол энэ боловсролын тогтолцоо буюу хүүхдүүдийн боловсрол зарцуулж байгаа мөнгө бол асар их байсан шүү дээ. Тэгэхдээ зэрэгчин бол нэг юм байна. Ер нь боловсролын асуудал гэдэг бол маш өөрөө их том өргөн том сэтгэлтэй. Ер нь бас бидэрт ийм байдаг шүү дээ. Манай өвөг дээдсээс сурч ирсэн. Ер нь одоо сэтгэлийн эзэмдвэл ийм хайчилтай гэдэг үг. Тэгтээ зэрэгчин бол бид ур хүүхдүүдэд хооч үе тийм үү? Гадаадын бол ийм стандарт янз бүрийн бол одоо стандартад хөтөлбөрүүдэд захируулж тэдний бол тулгын хүлээлгэсэн. Би бол биднээс урдлын одоо ярилцлагууд дээр ярьжсэн шүү дээ. Манайх бол одоо мөнгө санхүүгийнхаа тогтолцоог гадаадын бол бүрэн хараад болгосон. Тэрийнхээ эрх мэдлийн алдснаас хойш яг энүүгээр дамжаад тийм үү? Тэгэхээр манайд бол өгч байгаа янз бүрийн зээлүүдийн нөхцөл төр боловсролын салбар, ер нь нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг бол заагаад өгч байгаа. Чи надаас бол 100 төгрөг ав. Гэхдээ баяргүй чи тэгтээ бол боловсролын салбарт энэс 2 төгрөгөөс илүү мөнгө зарцуулж болохгүй шүү. Тэгтээ зэрэгчин бол Монголын төр бол тодорхой хэмжээгээр боловсролын салбар хүн ардын хөгжил цэцгэлэлтэнд бол их тодорхой хэмжээний хязгаарлагдмал юм хүрээнд ороод ирж байгаа. Тэгтээ зэрэгчин тэд нар гадна талаас нь та нар бол одоо боловсролын салбар дээр мөнгөгүй байна. Тэгвэл бид нар мөнгө өгье. Тэгтээ бид нар бол энэ хөтөлбөрөөр энэ бол төсөл өдрөө ийм бол одоо юм хэрэгжүүлээ гэдэг ороод. Тэгээ тэр нь бол янз бүрийн гоё үгтэй тийм үү? Одоо гоё нэртэй тийм төслүүд бол явж байгаа шүү дээ. Тэгэхээр уучлаарай. Бид нэг ойлгохтой тэгдэг үстэй. Манай боловсролын яам, манай мэрэгчлэлтээ санаа зовоод л нэг том хөтөлбөр боловсруулаад тийм судалж байгаа. За энэ л улсаар нөхцөлөх юм ингээл нэг хөтөлбөр авчираа хэрэгжүүлж ин гэж бодоод идэг. Гэтэл бол бодит байдал дээр юу гэхээр цаанаас та энийг хий. Тэ? Тэгээд жоохон мөнгө өгнө. Тэр шүрч зориул өөрт нь бол одоо ч боловсрол энэ нийгмийн салбарт орох мөнгөгүй болгочихж байгаа байхгүй эхлээд. Дараа нь чамд бол ийм хэмжээний зээл өгöd өгвөл. Тэр зээлийн энэ хөтөлбөр дээр ийм юм төсөл хэрэгжүүлээ. Яг ийм бол одоо бүтэн бол бүр ингээд үе шаттай, бодлоготой үе шатлсан ийм бол төсөл арга хэмжээнүүд хэрэгжээд яваад ирлээ шүү дээ. Тэгтээ зэрэгчин бол сүүлийн үед манай хүүхдүүдийн боловсрол хүмүүжлийн энэ бол төвшин урд байсан. За яг бид нар урд бол социалист нийгмийн үед бол тодорхой төвшөнд өрхөрдсөн байсан нь бол хүн бүхэн одоо тэр хүлээн зөвшөөрөх гэж бодож тийм үү? ЮНЕСКОгийн шагналтай бүгд бичиг үсэгтэй. Тийм бичиг үсэгтэй айлгцсан юм байна. Тэгтээ зэрэг өнөөдрийн бол боловсролын салбарт бол өгдөж байгаа ер нь тэндээс тулгын хүлээлгэж одоо тулгын бид нар хүлээлгчээд байгаа энэ боловсролын хөтөлбөр агуулга арга зүй. Тэгээд одоо тэрнийг шалгадаг те тэрнийг бол дүгндэг энэ хэлбэрүүд нь болохтой зэрэг бол манай ард түмний манай хооч үеийнхний те одоо яг энэ тийм гэрэл дээрээдүүг бол нөхцөлдөөж бас чадахгүй бас тийм бидэрт бол тохирохгүй юм байна гэдэг нь бол улам бүр ойлгогдож гэлж байна. Нэг юм биш. Жишээл Mobicom тэр төлөвлөсөн мөнгөөр өнөөдөр бол Монголын хамгийн дөнгөрөн телефоны компани боллоо. Бүх аймаг төвс хоригуудыг ингээд хуцаар холболоо гэдэг тийм. Эдрүүд бол ингээд төгсөж шít. Манай боловсролын тогтолцоо зөвхөн ихтэй зургуулд нь тэр хэмжээний мөнгийг жил төгрөж исэн гэсэн одоо олон үндэстэд ампуулын мэдэрч байна тийм. Тэгээ би ингээд гайхаад байдаг байх. Жишээлбэл ингэж хэлсэн. За танаа дунд сургуулийг төгссөн хүүхдийг жишээлбэл одоо нөгөө гадаадын их сургуульд сургуульд ороод ирэхээр 12 жилийн сургууль төгссөн. Тэ? Танаас 10 жил тийм шүү дээ. Ялгаа юугыг тэр хүүхдийн үдсэн юу байна? Одоо ч гэдэг шалгалт гэдэг бол мэдлэгийн түвшин шалгаж авах хэрэгтэй. Стандартаар 12 л авах хэрэгтэй. Шайч байгаас тийм. Тэгвэл манайхан заавал 12 жилийн сургалттай болох гал. Нөгөө юу хөтөлбөрүүдээс тэрийг хинч мэдэхгүй байгаа. Яагаад заавал 12? Яагаад 12 байх хэрэгтэй юм? Мэдэхгүй тодорхой тийм. 10 байвал жишээлбэл бид нар бодож шít. Эдийн засгийн хувьд бол хүнд байгаа улсад жишээлбэл тэр олон сургуулиудыг хийжээ, тэр олон бүсдээд хийжээ гэдэг. Юу одоо ерөнхийдөө боловсролын тогтолцоогоо шахаад бараг 9-с байлгаж хийсэн ч болохоор байгаа байхгүй тийм. Одоо тэгсэн чинь 1-2 дугаар ангил хүүхд зөвхөн тоглолтог байх хэвээр ингэсэн баах юм яваад өөрөөр хэлбэл
хуучны нөгөө бэлтгэл ангиж байсан чиглэл одоо бараг нэгдүгээр болсон ч юм шиг тий. Хагас жил дээр өсгөлийн баяр хийдэг байхад тэр нь өөр хоошлоо бүтэн жилээр өсгөлийн баяр хийдэг. Бахан хий зардал яваад байгаа юм шиг. Яг тэгээ боловсролын чанар одоо энэ хүмүүс хүүхдүүдийн авсан юм юу вэ гэж шалгахаар уушнаас муу байгаа. Тий. Тий. Тэгтээ зэрэг чинь юм байхгүй байгаа. Наадах чинь бол ер нь би бас энэ телевиз үзэж байгаа усуудад бас нэг сонирхолтой бол би энэ номыг бол 2 жилийн өмнө бол орчуулж гаргасан л да. Энэ бол Америкийн одоо боловсролын системд бол 26 жил багшилсан Джон Гатта гэдэг энэ хүн бол хүн сүргийн үйлдвэрлэл одоогийн бүх нийтийн албан боловсролын 70 хүн чанар гэдэг энэ номыг орчуулж гаргасан байна. Энэ ном бол өөрөө 10 удаа бол дахин хэвлэгдсэн Америк, баруун Европын бол уншигчид, эцэг эхчүүдийн одоо дунд үнэхээр бестселлер гэсэн юм байна. Энэ номонд юу гэж хэлж байгаа гэхэл зэрэг ерөөсөө одоогийн биднэрт бол ялангуяа одоогийн биднэрт гэдэг чинь бол тэр барууны системд байж байгаа энэ боловсролын номлол тэрний арга зүй, тэрний агуулга гэдгийг бол бид нар яг хуулаад авсан гэж байгаа шүү дээ. Энэ арга зүй нь бол угаасаа хүмүүсийг, хүүхдүүдийг, залуу үеүүдийг хүмүүжүүлэх, боловсруулах энд огт чиглэгдээгүй маа.